Өнөөдөр ч сайхан байна шүү. Цэвэр агаа. Агаар үнэхээр цэвэрхэн болов. Гадаа агаар төртөл микропластик хөгжил байдаг. Микропластик гэдэг нь 5 мм-с жижиг хэмжээтэй хуванцрын өчүүхэн эсвүүд юм а. Эдгээр нь том хуванцаар идэл синтетик даавуу өдөр тутмын бүтээгдэхүүн дэх бичил хуванцруудаас үүсдэг байна. Бичил хуванцрыг таны ундны ус, зөгийн бал, далайн давс болон таны амьсгалдаг хүртэл агаарч илрүүлсэн байна. Тэгэхээр микропластикууд хаасаагүй байдаг болохоор хүмүүс хавтаа гэсэн үг үү? Тийм ээ найзаа, чиний зөв. Микропластик хүний биед шингэж орсны улмаас хоол боловсруулах замын өвчин, амьсгалын замын хүндрэлүүд, мэдрэлийн хор нөлөө болон дотоод шүүрлийн тогтолцооны асуудлууд үүсэх юм а. Микропластик хүний биед хоримтлагдсны улмаас эрэгтэй эмэгтэй хүмүүст өргөдлийн асуудал болон амьсгалын тогтолцооны өвчин гэх мэт архаг өвчнүүд үүсэх боломжтой юм а. Бид хөдөө усны чанар болон хуванцар сав, канистер, шанагтай ус харилцахад хэрхэн өөрчлөгддөг ба бидний биед хэрэг хор хөнөөллийг судлахаар зорьсон. Биднийд 10 оролцогчдоос тэдний микропластикийн мэдний тухай асуусан. Та микропластик гэж юу болохыг мэдэх үү? Мэдгүй мэн. За бараг сонсч байсан байж байна. Бүр амар тийм бичил хуванцар гэсэн пластик хэрэггүй юу? Мэднэ. I do. Судалгаа хийм л да одоо жил тутамд хүн ингээд 5 грамм буюу кредит карттай тэнцэх хэмжээний микропластикийг зайлгдаг гэсэн тийм судалгаа хийм мэдэх үү? Үгүй мэн. Үгүй анхудаа сонсч байна. It's crazy. I'm always trying to reduce and look at ways that we can reduce microplastics in our day-to-day living. Микропластик нь хүний биед яг яаж дэмжиж ордог гэж бодож байна? Амьсгалаад нэг агаараар дамжиж ордог байх гэж бодож байна. Тэгэл пластикаар л авчих бах та. Oh, in a number of ways. You know, using plastic in cooking, different washing techniques of our clothes, ingesting it just in the air, many different ways. Бидний таамаглал бол усны чанар нь хадгалалтын хугацаа болон савны материалаас хамааран муудах болно. Бид дээж болгоно гэрлийн микроскопоор харж, тус бүрийн pH түвшин тогтоож, авсан сурвалжаас шууд температурыг авсан. Хонцор цагтаа ус авах уу? Эсвэл төмөр саваагаад дараа нь усыг авч явах уу? Decisions. За ер нь үнэтэй хэмжээ юм шиг хонцор савыг авч. Бажи. Төмөр буюу шилхэн савыг сонгох нь зүйтэй. Эдгээр материал нь pH-ийн доктортой байдлыг сайн хадгалж, хонцор савтай харьцуулахад химийн нэгдлүүдийн ялгарлалтыг хамгийн бага түвшинд өрдөг. Полиэтилен болон полипропилен материалаар хийсэн сав шанаг зэрэг эдлүүд нь нарны гэрэл болон халуун дийл байх үед бага хэмжээний нэгдлүүдийг ялгаруулж болзошгүй. Сав хэрэгслэг 3-5 он тутам тогтмол цэвэрлэх нь бичил бидний өрсөлтийг эрс бууруулж дотор хананд үүсэх биофильмийг сэргийлдэг. Дүгнэлт. Хуванцар материалаас хийсэн савнуудаас илүү их микропластик бичил бидэд илэрсэн. Тиймээс өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хуванцар идэл, аяг бус, төмөр сав шанаг ашиглацгаая. Thank you all for listening to our research. Goodbye.